Та бүхэн Монсерт тохирлын үнэлгээний байгууллагын 2026 оны үйл ажиллагааны танилцуулгыг хүлээн авна уу? Бид олон улсын жишгт нийцсэн баталгаажуулалтын үйлчилгээгээр дамжуулан үндэсний компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. Энэхүү танилцуулга нь манай байгууллагынхаа үүсэл хөгжил, алсын хараа, эрхэм зорилгоос эхлээд хууль эрх зүйн орчин, шударга байдлын менежмент, ажилтнуудын чадамж болон баталгаажуулалтын үйл явц зэрэг нийт 10 үндсэн чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулах болно. Монсерт тохирлын үнэлгээний байгууллага нь 2016 онд байгуулагдсан бөгөөд нүүбийн тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Бид менежментийн тогтолцооны ISO 9001 чанарын менежментийн тогтолцооны стандартаас эхлээд ISO 37301 нийслэлийн менежмент хүртэл олон төрлийн баталгаажуулалт, түүнчлэн ISO 17065 стандартын дагуу 420 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаажуулалт болон ISO 17024 стандартын дагуу ажилтны баталгаажуулалтыг цогц байдлаар гүйцэтгэж байна. Бидний алсын хараа бол төгс төгөлдрийг хэвшил болгож дэлхийн зах зээлд Монгол оюун ухааныг экспортлох явдал юм. Үндэсний үйлдвэрлэгчдийн менежментийг олон улсын түвшинд хүргэж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих нь бидний эрхэм зорилго билээ. Бид шударга байдал чанарыг эрхэмлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга дэвшлүүлэх чанарын бодлогыг баримтлан ажилладаг. Бид үйл ажиллагаа бүртээ инх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг цогцлох олон улсын зорилтуудыг дэмждэг бөгөөд энэ нь манай байгууллагын соёл, үйл ажиллагааны салшгүй хэсэг юм. Манай байгууллагын түүхэн замнал бол тасралтгүй хөгжилт, итгэмжлэлийн өргөжилт юм. 2016 онд Их Британийн сургалтын академиар гараараа эхэлж байсан бол өнөөдөр бид ISO 9001, 14001, 45001, 22000, 27001 болон 37001 зэрэг олон төрлийн стандартуудаар үндэсний итгэмжлэлээс гадна Казахстан, Австрали, Шинэ Зеланд, Анмын олон улсын итгэмжлэлүүдийг хүлээн авч үйл ажиллагаагаа дэлхийн түвшинд хүргээд байна. Монсерт биеийн бүтэц зохион байгуулалт нь шийдвэр гаргах үйл явцыг шударга хараад бус байлгахад чиглэгдсэн. Ерөнхий захирал болон гүйцэтгэх захирлын удирдлага дор менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн, ажилтны баталгаажуулалтын тусгаалсан газрууд ажилладаг. Мөн шударга байдлын хороо, баталгаажуулалтын зөвлөлт зэрэг хөндлөнгийн хяналтын бүтцүүд нь бидний үйл ажиллагааны чанарыг хангадаг. Бидний ISO 9001, 14001, 45001, 22000 болон 27001 стандартын баталгаажуулалт хийх эрх бүхий итгэмжлэлүүд нь 2028 он хүртэл хүчинтэй байна. Энэ нь манай үйлчлүүлэгчдэд урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа, баталгаатай үйлчлэгийг амлаж буй хэрэг юм. Мөн бид авилгатай тэмцэх ISO 37001 болон эрчим хүчний менежментийн ISO 50001 стандартуудаар итгэмжлэгдсэн бөгөөд байгууллагуудын засаглал болон нөөцийн үр ашигтай байдлыг үнэлэх бүрэн чадамжтай. Мэдээллийн аюулгүй байдлын салбарт бид Анминдиас итгэмжлэлийн байгууллагаас ISO 27006 стандартын дагуу итгэмжлэгдсэн нь манай аудитын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний тод илрэл юм. Бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаажуулалтын хүрээнд бид ISO 17065 стандартын дагуу 18 төрлийн үйлчилгээ, 318 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамран үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хэрэглэгчдийн гар дээр очиж буй бараа бүтээгдэхүүн стандартын шаардлага хангасан байх баталгаа болдог. Бидний үйл ажиллагаа бүс нутгийн хил хязгаарыг давж, Австрали, Шинэ Зеландын хамтарсан JSON итгэмжлэлийг хүлээн авсан. Мэдээллийн технологийн иргэн үед кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ болон аудит хийх зөвшөөрлүүд нь манай байгууллагын техникийн чадварыг илтгэж байна. Хүний нөөцийн салбарт ISO 17024 стандартын дагуу ажилтны баталгаажуулалт хийхээс гадна Францын Ахмад группийн албан ёсны агентаар ажиллаж байгаа нь манай олон улсын түншлэлийн нэгэн чухал хэсэг юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид 600 гаруй харилцагчид 7 төрлийн стандартын дагуу 900 гаруй гэрчлэгээ олгосон туршлагатай байна. Энэхүү тоон үзүүлэлтүүд нь бидний зах зээлд эзлэх байр суурь болон харилцагчдын итгэлийг илтгэнэ. Шударга байдал бол бидний амин сүнс. Монсерт гэх зөвлөх үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хатуу журамтай. Бид аудитор болон үйлчлүүлэгч хооронд 2 жилийн хязгаарлалт тогтоож, аудитын нөөцийг чандлан хадгалдаг. Манай ажилтны чадамж бол бидний гол хөрөнгө. Нийт 60 гаруй ISO 9001-ийн аудитор, 30 гаруй байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын аудиторуудаас гадна салбар бүрт мэргэжсэн техникийн шинжээчид ажиллаж байна. Бид 360 харилцан үнэлгээ болон менторшип хөтөлбөрөөр дамжуулан багийнхаа чадамжийг тасралтгүй сайжруулдаг. Аудиторуудаа бэлтгэхдээ бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамруулж, ажиглагч болон суралцагч аудиторын үе шаттайгаар дадлагжуулдаг. Ментор аудиторын үнэлгээ болон харилцан үнэлгээний систем нь аудитын чанарыг тогтмол өндөр түвшинд барих үндэс болдог юм. Бид дэлхийн тэргүүлэх баталгаажуулалтын байгууллагууд болох Францын Ахмад, Хятадын Вект, Германы Дэм академи болон бусад олон улсын байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж сургалт баталгаажуулалтын ноу-хауг нэвтрүүлж байна.
Францын Авно групптэй хийсэн хамтын ажиллагаанд манай харилцагчдад Европын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх гэрчлэгээ авах боломжийг олгож байгааг энд онцлон тэмдэглэхэд таатай байна. Авно групптэй хамтарснаар бид зөвхөн гэрчлэгээ олгох бус дэлхийн шилдэг туршлага, аудитын арга техникийг Монголын хөрсөнд буулгаж байна. Энэхүү түншлэл нь манай үндэсний компаниудад олон улсаас хөрөнгө оруулалт татах, төсөл хөтөлбөрт оролцоход шаардлагатай нэр хүнд бүхий баталгаажуулалтыг их орондоо авах боломжийг бүрдүүлсэн юм. Монсерт танд хүссэн зах зээлээс хүссэн итгэмжлэлтэй гэрчлэгээ авах боломжийг олгодог. Үүнд үндэсний Казахстан, Австрали, Америк, Герман, Франц зэрэг улсуудын итгэмжлэлийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хүрээнд санал болгож байна. Бидний үйл ажиллагааны цар хүрээ өргөжхийн хэрээр бид харилцагч бүрийн онцлог тохирсон шийдлүүдийг санал болгохыг эрмэлздэг. Мэдээллийн нууцлал бол баталгаажуулалтын үйл ажиллагааны үндэс юм. Бид гэрээд аудитор техникийн шинжээч болон зөвлөлийн гишүүн бүртээнүүдийг хадгалах хатуу гэрээ байгуулж харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хууль ёсны дагуу хамгаалдаг. Бидний баталгаажуулалтын схем нь өмнөх ажиллагаанаас эхлээд төлөвлөлт, гүйцэтгэл, эцсийн шийдвэр гаргах хүртэлх тодорхой үе шатуудаас бүрддэг. Энэ нь үйл явцыг ойлгомжтой, үр дүнтэй болгодог. Анхдагч баталгаажуулалт нь бүрдэл хүлээн авахаас эхлээд хоёр шатны аудитыг дамждаг. Нэгдүгээр шатнд баримт бичгийг хянаж сайжруулах зөвлөмж өгдөг бол хоёрдугаар шатнд газар дээрх бодит хэрэгжилтийг үнэлдэг. Эерэг шийдвэр гарсан тохиолдолд олон улсад хүчинтэй гэрчлэгээ олгогддог. Гэрчлэгээ олгосны дараа түүнийг хадгалахын тулд магадлах аудитууд тогтмол хийгддэг. Энэ нь байгууллагын менежментийн тогтолцоо тасралтгүй сайжирч байгааг нотлох чухал ажиллагаа юм. Бидний үйл ажиллагаа 152 гаруй маягт 37 журам олон улсын яамны заавруудад тулгуурладаг. Энэхүү баримжуулсан тогтолцоо нь аудитын чанар, төвөрлөлтийн үнэн зөв байдал болон гэрчлэгээ олголтын бүх шат дамжлагыг стандартжуулсан байдаг. Бид үргэлж хамгийн сүүлийн үеийн арга зүй, стандартуудыг мөрдлөг болгон ажилладаг. Газар дээрх аудит нь зөвхөн хяналт биш, харин тухайн байгууллагын давуу болон сул талыг бодитоор тодорхойлж хөгжих боломжийг нээж өгдөг үйл ажиллагаа юм. Монсерт нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын стандартуудыг орчуулж, үндэсний стандарт болгон батлуулах, цар тахлын үеийн аюулгүй байдлын гарын авлах хэвлүүлэх, мөн стандарттай Монгол, аяны хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Та бүхэн манай байгууллагатай холбогдохыг хүсвэл Улаанбаатар хот дахь Хоймор офис дахь манай төв байранд зочлох эсвэл заагдсан утас цахим шуудангаар холбогдох боломжтой. Бид таны бизнесийг дэлхийн түвшинд гаргахад бэлэн байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Төгс төгөлдрийг хэвшил болгож бид дэлхийд өрсөлдөнө гэсэн уриатайгаар бид та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Монсерт 2026 он